Хай, юу байна? За юу энэ да. За, одоо дөрөв дэх дугаар хүртэл үзсэн хүмүүсээ тайвшраарай. Айгуу сүртэй те. За, тэгээд сонирхолтой л байлаа. Дөрөв дэх дугаар хүртэл үзэхэд. Гэхдээ би нөгөө нэг хүмүүсийн ингээд хандлагаас ч гэх юм уу, чиний ярианаас ч гэх юм уу, ингээд Жионыг бүр амар сенсацтай юм хийсэн байх гэж бодсон чинь миний бодсоос гайгүй байсан. Ааха. Тий. Яг хөө тэр савлуур дээр би савлуур дээр өөрөө суух дуртай болохоор ч гэх шиг тий. Надад Би ч бас огцсон байсан уу юу чи? Тэг нэлээд согтсон байсан баха. Тэгээд нэлээд согтсноос гадна би ойлгохдоо одоо нөгөө манай пеналистууд өөрснөө тэгж хэлсэн шүү дээ. Юу ч нэг ингэ сууж байгаа өө битэлтэй ингэ сууж байгаа нь одоо баг бүх эрэгтэйчүүдийн интерестийг ингээд өөрөөсөө холдуулчлаа энэ төргээд тэр яриа нь үзэгчдэд илүү нөлөөсөн юм шиг санагдсан. Тэрнээс тийм сүртэй байгаагүй шүү дээ. Мэдгүй савлаар харахаар би өөрөө ингээд гүйцэд суугаад ингээд савлаад тэгээ ингээд савлахаар дотор ингээд дээшээ ингээд гүүхээр өөрөө ирэхгүй инээд хүрээд ингээд инээ гэдэг байхгүй юу чиг шиг амар өмөрөд. Надад Хол тэр юм бодлоо. надад Амар ингээд тийм сүртэй санагдаагүй. тийм би бол энэ амар тийм pick me girl шиг санагдсан ингээд наваг бүгдээрээ хараад би юм хөөрхөн баяр баясгалантай аюу гоё охин шүү гэдэг байгаа юм шиг Аа тий. ганцаараач би энжойд чаддаг шүү гэж мэгээд өө. Тий. Би бол Аа. тийм ажиргалтай охин шүү гэдэг байгаа юм шиг тий. Энд яг таашнаар савларцнаа ганцаараа инээж минийх шаардлагатай ч юм уу тий. Хий нэг ирээсийг хүлээгээд байгаа ч юм шиг тийм Тэг би санагдсан. ганцаараач байсан энжой бол чаднаа гэж тэгээд байгаа юм шиг үү. Яг хоо тийм жоохон мэдрэмж өгсөн. Гэтээ яг тэ юу ч юм боломж олгоч л таа тийм шиг. Тэгээ одоо манайхан дараагийн залуучуудаас босоод ирэх байхаа. Би бол тэгэж бодож чинь. Энд чи Гэтэ одоо тэр гурван айгүй төлөвлөгөө зөвүүн байна энэ юу нэвтрүүлэг гурван залуу гаргаж ирснээ ингээ 30 10 минутаар ингээд нөгөө манай эмэгтэйчүүдтэй яриулснаа нэгийг сонгоно гэсэн те. тэгсэн. Йоо тэгэхээр амар зөвүүн байгаа сте. Гурван айгүй гоё залуу орж ирсэн шүү дээ. Яга гурван ингэ оруулж болоогүй юм бол Хараа гурван гой задайсан тий. те. Тэр гурвуулын оруулснаа энэ Тэван антриг явуулчих болдгоо бахта дүнхөө антриг нь. Тэгтээ юу лээ энэ чинь хастгүй те. Хасахгүй штэ. Тий хастгүй юм чинь шууд гурван залуу оруулж ирэхээр одоо 5 байгаа 8 болоод бүр бамбирсын болох юм байна л да. Гэтэ тэр одоо нөгөө түрүүн юужиник муусан дээ гэж ба. Жохос огтсон тий би аль нариулээ гэдэг бүр арай л нөгөө тийм жилэтэ одоо явцсан үгүй юу. Тэгсэн арай өөрөөхөөрөө болоод Тэгсэн тэгэнгүүт чинь манай нөгөө нэг бүгд UDT энтер чин болохоор би ингээд бараг таниагүй байсан байна энэ төр гэл ерөнхийдөө бас жоохон тийм ээ болсон. тэрнэр яг юу гэж бодсон бэ? Зарим хүмүүс бодлоо тэ Жонсок бол яг тараа таниулчлаа айгуу дэж утмаар байсан гэж ингэж. Тэгэхээр тэр Жонсок чи юу гэж бодсон бэ? Яг тэр үед Жунсаа юу Жунсаа мэдхгүй тэгээд өөрийнх нь араас октод гүөх ёстой гэж бас жоохон бодоод байгаа юм шиг санагцсан. Өөрийнх ааха. нь араас жоохон октод Надад гүгээд бол яг чинь зүгээр тийм одоо нөгөө нэг гоё сайхан сэтгэлтэй охин те уулзъя гэсэн чи амар тийм худлаа охинтой уулзсан гэж санагдаж байгаа чинь надад санагдсан. Гэхдээ тэр синстэй айгаа сонирн байсан те. Ер нь тэн дээр ингээд хоёр охин байсан шүү дээ. Хьюжин Инсол хоёр шууд Аха. Южинийг ингээд хоёр залуутай сууж юм чинь за чи enjoy гэснээр шууд явж маа те нэг нийлээд ерөнхийдөө Южинийг гадуурхаад байгаа юм шиг санагдсан. Тийм магадгүй. Гэтэ юу ч өөрөө бас жоохон хэтрүүлсэн л дээ. Хажууд нь бас хамаагүй Тойота айлгуутч майлгуутаа өвчгнөд байсан л да. Бас жоохон юм бол байсан. Ер нь яг Южин Жинсог ингээд Paradise-с ирсний дараа юм яриаггүй бол айгуу санаад хүлээж ийн энэ төр гэснээ өөрөө ихлэд ярихгүй байхаар нь гинт юм бүр ингээд харч тулахгүй байсан тий айгуу санаа. Би ойлгохдоо ингээд нөгөө нэг өөр нэг охинтой явсан штэ. Минсолтой явсан штэ. Тий. Тэрэнд нь нэг жоохон өөрөө ингээ буруутай санагдаад өөрөө над дээр ирээд юм ярина ингээд бодоод исэн юм болов. Тэр айгуу сонь санагцсан. Угаасаа би лав хэрвээ байсан бол Аа. надтай ингээд харцмаар тулгарх юм бол
эргэл юм ярина шүү дээ. Тэгээ ямар ч тийм Мгм. боломж өгөхгүй. Тэгээд жоох юм ярих боломж өгөөд өөр залуутай айлгуултаад ингээд би угаасаа амар гоё популяр байгаа гэдэг байгаа ч юм уу те. Тэнийхтэй хар хинэж нургуутна миний бодлоор. Ааха. Тэгээд манай яаж Өмнө яхад энэ Жөнсөө гэж залуу чинь болохоор өөрөө айгу тийм бас тэгж айлгуулах төрлийн хүн биш байлээ шүү дээ тий. Айгу тийм хөөрхөн. Шулуухан шууд нэг тийм мэнли мэнч гэдэг үлээ үүдүүлээ. Тийм залуу байл ш. Нэг тийм жоохон муухагаар хэлвэл төмсдөгтэй яг тийм нэг хөөрхөн гэхгүй юу. Аа. За энэ Тий. солонгос нэрнүүдийг буруу хэлж дуучлаарай хүмүүсээ бид нар солонгосыг мэдгүй болохоор за энэ нэрнүүд нь бас айгүй төстэй байх шүү. Харин тий Жонсоо Монсоо гэдэг одоо хин нэлээ Тий. гэдэг би түрүүн бас жоохон эргэлзлээ шүү дээ чиг шиг. Манай ахын болохоор нөгөө нэг Дексийн сонголтоор ингээд энэ хоёрыг нийлчээсэй гэсэн бодолтой бас айгүй байгаа юм байна. Аа энэ хоёулаа Тий. хөөрхөн бас байж болох юм а тий. Гэхдээ би болохоор харин яг ингээд финалистуудын үг үзэгчдийн толгойд ингээд айгүй их нөлөөлдөг бодолд айгүй их нөлөөлдөг юм шиг санагдаад байхын ягаад чинь тэгээд тэнгууд нэрэж тийм юм уу гэж бодонгуудаа бүгдээр энэ хоёр нийлчихээсэй гэж бодож моддог ч юм уу нэг тийм ингээд тархинд нь юм хийгээд байгаа ч юм шиг тийм мэдрэмж төрөөд байхаа. Аа ер нь бол байж болно л та. Гэтэ энэ яг өмнөх юм дээр хийсний дагуу ер нь бол нэлээстэй айгүй гоё бүх оролцогчтой нэг тийм гоё магтсан тий. Тийм Угаасаа жигд ийм тий. амар одоо хинт сонгоогүй байх гэхээр тэр охиныг ингээд доош нь хийгээд байхгүй тий байгаа нь айгүй зүгээр санагдчихаа ер нь бол. Тийм хөөхөн дэ өрөвдөж мөрөвдөл тэр үгүй ингэж болохгүй штэ гэж мэгэл айгүй хөөхөн. Тий. Тэр мөр айгүй хөөхөн. Тэр гэтээ одоо ингээд зарим хүмүүс болохоор ингэж байгаа байхгүй юу хамгийн уйтгартай Singles Inferno болсон одоо 1 2 3 ерөөсөө огт гүйцэхгүй байгаа энэ төр гэж яриад байгаа. Энэ тал дээр чи юу гэж бодож байна? Ер нь бол нэгдүгээр Single Inferno-г хинч гүйцэхгүй байх л та. Аа. Жиа одоо бүр амар гайхалтайсэн шүү дээ. Тэр бүр Мгм. кино тий. Мгм. Тэгээ тэр шиг охин угаасаа ингээд бүр сизон одон дээр орно гэж байхгүй шүү дээ. А Мгм. 2 3 энэ тэр бас яг нэгийг гүйцэхэр бол байгаагүй шүү дээ. Ааха. Тэгээ энэ бол надад бүр дутхгүй л гоё яваа санагдаж байна. Тийм дутхгүй гоё байгаа. Тэгээ тоглоомнууд нь амар сонирхолтой. Надад тэр 6 залууга гаргаж 6 илүү хэдүүлээ залууга гаргаж агаад октоодыг тэр модон дээгүүр явуулдаг тоглоом. Вау, хин сэтгээвэл гэж бодогцоо. Тийм тэн дээр Тий. манай Тио баштад нь хүрхгүй байсан аа тий Сиан дээр амар чанга Оо, бүр тиймэрсэн. амар тэрч биврээд айгүй хөөрхөн байсан ш нэрээ. Тэр зураг Нуруу байгаа ш. би. Тэр зураг байгаа ш тэр хачаа. Аа энэ байна. Нурууг нь маш чанга тиймэрсэн. Харин театртээ айгүй дажгүй санагцаа надад яг ингээл нэг охинд яг ингээл зүрх сэтгэлээ өгөөл яг тэрэндээ ингээл юу яа фокуслна гээл тэгэнгүүт ягаад чи ингээд нэг тийм үнлэмж шал өөр болоо явцдаг те. Тий энэ дэлчгэр биш тий одоо Тэ. Жансууч чинь аягүй хөрхэн залуу үзсэн чинь яг яах гэдэг нь мэдэхгүй юм Нэ болоо би явчихсан краш шүү дээ. мраш гэж оруулсан чи одоо ингээд хавийн охтуудыг өөртөө боломж олгоно гэд тэгээд байгаа надад жоохон эвгүй байгаа. Би крашлах боллоо. Тийм залууд өөрийгөө амар хөрхөнөөр мэдэрсэн залуу байхгүй тий. А тий болохоор бараг тэгээд энэ одоо ямар сонио гаж гарвэ гэж хэлсэн чинь нэр хүнд нь удам хүрчихээ тий. Би бас Тийм яа улам бүр ингээд дугаар алган дээр өсөөд тэгээд өөрөө ингээд яг нэг охиндоо фокуслаад тэрэндээ ингээд тэгээд Сиан болохоор өөрөө бас тэгсэн шүү дээ. Чи ингээд байнга жок хийдэг болохоор ингээд чиний сэтгэл үнэн биш байх юм болов уу гэд бодсон гэсэн чи үгүй би ганцхан надад хин шоколад өгсөн байх нь хамаагүй би зөвхөн чам дээр л ингэн гэл тэгсэн чинь ваа ямар гоё юм бэ. Жокуд нь яг үнэндээ нарганы нөгөө 80% үнэн гэдэг шиг үнэн байсан юм биш үү? Нэрэл чамайг хардсан юм биш үү гэж бодож модод айгу гоё эсэ. тэгээ serious үедээ айгүй хөрхэн serious үедээ хөгжилтэй үедээ хөгжилтэй тий. Тэгээ нэг өөрийнхоороо жүжиглээд байхгүй одоо энд нөгөө нэг Тэхан Донхон энэ гэдэг нэг амар бие барьсан залуучууд байгаа шүү дээ тий. Хин намайг хөрхэн харж байгаа хоо гэж байна шүү. Тий яг үнэ. Ингээ бие чанарсан залуучуудын хажууд яг өөрийнхоороо байгаа ер нь өөрийнхоороо байгаа залуучууд айгүй гоё харагддаг шүү дээ. Тийм шүү дээ. Октооч тэр хөвгүүч тэр ер нь ингээд өөрийнхоороо байгаагаараа хүлэн зөвшөөрөгдөн гэдэг чинь бас өөр айгу гоё л доо. Дунхоо мунхоо нэрээ Тион яваа жоохон хэцүү. Гэтэ Тион Жион дээр бол айгу бас өөрийнхөө өөр талыг харуулж чадсан тий. Тэр нь бас айгу хөөрхөн санагдсан. Тэр хоёр Тэгсэн. Жион тэгэл өөр залуу малуу гэл өөрийн хин ингээд сонгох бол гэж хүлээхийнхээ оронд Тионтаага бараг тэгээд учраа болоод
Paradise-аас биш Inferno-гоос аврагдаад ганц удаа Paradise явж үзээсэй гэж бодгцсан надад. Яг баха. Тийм гэхдээ айгу сонин байжсэн. Айгу өөртөө таалагдсан хон гарсан чи хөдөлгөөн хийж чадсан те. Тэгэхээр магадгүй зүгээр өмнө нь нөгөө хотод нь таалагдахгүй ч гэсэн болов уу бодсон. Тийм магадгүй таалагдахгүй ч юм уу. Эсвэл Өөрийнхөө хайпын Тева те. ингээд нөгөө нэг хитрхи бие барингууд за эдгээр намайг тоохгүй байж магадгүй гэсэн бас бодол төрсөн ч байж магадгүй те хөөхөнтэй. Тийм. Надад тэгсэн байж магадгүй гэж ягаад ч юм бодогцсон. Тэгээд нөгөө Жион ч нөгөө нэг гав ганцаараа Инферно дээр хоноод тэгээд ганцаараа байсан гэж бодсон чи ягаад чи надад боломж гарлаа гэдэг нэг тийм юмн дээр нэг хөдлөд байгаа ч юм шиг тийм мэдрэмж төрсөн шүү дээ. Яна би айгүй эвгүй юм яриад тах шиг байна ч. За байж болно те. Энэ чинь шоу шүү дээ те. Хэцүү юм Тий. шиг. Тий. За энэ гурван залуугаас алийг нь ороосоо гэж бодсон бэ? Чамд аль нь ер нь таалагдсан? Хүн болгон өөр өөрийг л харсан байна ер нь. Аа. За надад бодлоо л шүү дээ. Уурлаад айгу таалагдсан гэж байна. Би голынхан залууг ороосоо гэж бодсон. Ааха. Ааха. Чи яадаг? Би болохоор хамгийн ихний гарч ирснийг ороосоо гэж бодсон. Хамгийн ихний гарч ирсэн ягаад чи нэг тийм таван охин дээр хамгийн түрүүнд ганцаараа орж ирсэн хэрнээ ингээ бие барихгүй айгуулаг өөрийгөө ойлгуулад ёо би одоо жоохон иччлээ мэтчлээ гэж тэрийг шууд хэлж мэлээд ингээд байж байгаа нь айгуу дайггүй санагдаад ингээд нөгөө залуучуудтай маань очиод өрсөлдөх чадвартай ч юм шиг тэр мэдрэмж төрсөн. Нөгөө хоёр нь хөрх юм жоохон бие бариад шүмбгнээ суугаад байсан. Би зүгээр голын залуу надад төрөх санагдсан. Өөр ямар шалтгаан байхгүй. Ааха, голынхан залуу би өргөн мөртөө гоё нүдтэй тэр бол миний давуу тал мал гэж заалж өгчөлөө ш. Нэрээ тэгтээ өргөн мөртөө залуучууд ёо би ямар мундаг хөгжүүлт юм бэ те. Хөө бурхан минь гэж бодсон ш. Гиснээс энэ шоун дээр ингээ те нөгөө нэг чи яг ямар нохоо шиг гэдэг яриад байгаа чи юу гэж бодож байгаа? Мэдгүй хаски тайпын хүн таалагддаг малагддаг ч гшгөө. Тэ. Тий би тэрийг жоохон ойлгохгүй л байгаа. Манайха энэ тухай бас ингэж оролцсон. Монгол охтуудад чи ямар гүлэг шиг царайтай юм би юу алуулах байхгүй. Айнаггүй. Яа, нөгөө нэг одоо нөөцтэй TikTok энэтэй Golden Retriever boyfriend гэдэг айгуу хэрэг бааш тэ. Тэрэн шиг тэрнээс үүдээд юм нохоо шиг царайтай байдаг гэдэг болсон юм байна. Яг нөгөө орчуулад ингэж сонсож байгаа юм бүс сонсож чинь тэ. Тий, одоо яг энэ дугаар дээр болохоор гүлэг шиг царай, нохоо шиг царай, husky vibe гэл ингэж яриад тэгэл манай пеналистууд болохоор ингээл аргагүй л Gen Z байх шүү. Gen Z гэл бас Gen Z гэдэг үг айгүйх ашиглаж байгаа санагцсан надад. Аргагүй нэг дараагийн нэг үе гарч ирж ин да гэсэн бодлыг ингээд оруулаад илж толгойд. Тийм солонгос залуучуудын дунд нэг тренд болоод байх шүү гэдэг тийм MBTI энтриг шууд бүгдөө мэддэг те би тийм гингэн шууд би бас ENTP гэж байна. Тийм үсгээр ярьж барай л те INGP гэж юм ингээл юу гэж байгаа. Тэнгүүт гэж ойлголцоод те тэр бас аягүй сонирхолтой санаа. Би тэнгүүт нэрээ өөрийгөө бас нэг үздэг юм билүү гэж бодож байгаа юм биш үү баг. Энэ солонгосуудын дунд л тийм нохооны юм одоо тренд болоод байгаа юм шиг байна те. Тийм шиг байна те. Тэгээ тэр нь айгүй бас ойлголцоод ах шиг байлаа шүү дээ. Чи яг хаски шиг яг чи тийм vibe-тэй гэсэн чи тийм үү гэж баярлаад. Хөөхөн. Тэгээд ингээд одоо 1-р сизон, 2-р сизон, 3-р сизнээс хойш ингээ харж байхад тэр ингээ гадаа суугаад нөгөө ил гал дээр ингээл юм ярьдаг нь сизон болгон дээр ингээ гүнзгийрээд байгаа асуултууд нь тийм тийм. Гүнзгийрээд ингээд асууж болохгүй гэсэн асуулт байха болцсон ч юм шиг те хэрвээ чи надтай явна гэвэл явах уу чинээс 1-р сонголт хэн бэ мэн бэ гэж шууд ингээд дайрж асуугаад season 1 мэг дээр бол бүр тийм юм байгаагүй шүү дээ жоохон юм айгу нууцлагдмал байдаг гэсэн чинь одоо ингээд 3-4-өөсөө ингээд нөгөө нэг өмнөх дугааруудаа үзсэн болохоор ч одоо нөгөө нэг оролцогчд нь ч гэсэн бүгдээр үзсэн байгаа шүү дээ үдцсэн ерөнхийдөө ингээд туршлага судалсан орж байгаа учраас ч тэр юм уу ийм юм дээр иймэрхүү юм ярих юм бол би ингээд одоо тэрний талаар мэдээлэл авах боломжтой юм байна гэдгийг ойлгоцсон ч байгаа юм уу хүмүүс ингээд асуултууд нь бүр ингээд шууд болцсон нь айгу нөгөө дугааруудыг ингээд тэс өөр тийш нь эргүүлэх тийм боломжийг олгоод байгаа юм шиг санагдаад байгаа ш надад. Тэгэхээр саяны хот ер нь бас
яг дөрөвдүгээр анги айгуу тийм сайн эргэлтийх байлаа тий бүгднийг ингээ Тий. бодож байгаа. Нэг иймэрхүү байх юм байна да гэж бодож исэн чинь яг тэр ил галтын дэрэгдэх яриа бүр бүх хүмүүсийг оронгоор нь өөрчилсөн миний хувьд л. Яа Харин тэгэхээр тийм манай надад юужиний хүртэл тэр юу уулгаж агаад савлуур дээр савлуулуулаад гэхгүй юу. Тэр за танаа юу ч нэг хийж ярианаас шуургаагүй байгаа болсон. шүү. Тэр ил гатын дэрэгдэх ярианаас л болсон. Тэгээд нөгөө Жонсон хүртэл ингээд нөгөө нэг өөрөө өөртөө боломж олгоо зөндөө олон өөр шинэ охинтой явж үзмээр байна гэж ярьж байгаа нь Шиам яа нэг өөрөөсөө түлхэх тим юм болчихж байгаа байхгүй юу. Өвөн Жансуу ч 33 таа бас 5 кофе шоптой гой залуу шүү дээ. Тэгээд царайлаг Тэгээ тэр өндөр яг мөндөр те. эргэлтийн цаг байсан. Тэн дээр Харин манай тийм YouTube гэсэн нэг сонин зангуудаа гаргасан. Амар тэгсэн. кул төлөв даруу борчин бор цадуу юм болов уу гэж бодсон чинь бас айгүй эмзэгхэн хүмүүс байлээ тий. Тийм байлээ. Айгүй эмзэг байсан байл шүү дээ хөрх юмтай. Тий. Тэгээ дээрэс надад лав тэн дээр нөгөө нэг Фьючи Минсол хоёр амар тийм мин гэрдүүч санагдсан яг үү тий. Фьюжин тэгээд хугаал тест тий. Ер нь бол жоохон тэнэгдээсэн. Хүүе тэр зүгээр үү гэж асууж масуугаал те. Нэг салгасууд ер нь нэг тийм зөвүүн те. Тий. Хүн зүгээр байж болно шүү дээ. Хүн зүгээр л тий happy байж болно ш. Тэгэнгүүт хүүе яагаад ам болоо гэж мгил ингээл нэг ам амдаа шивж Тэгтээ зүгээр мэмэд. байгаа тий. Тийм л дээ. Тэгтээ ингээд ам амдаа шивж мэмнэл нэг кинон дээрээ ч нэг тэгдэг штэ тий. Ингээл нэг бичгийн цаасаар нүрээ хааж явж маваад нэг тийм яг тийм юм Тэгээ яг надад цуснд амар нь тий. байд юм шиг байгаа. Mean Girl үчиг санагцсан. Яг ингээд хоёр залуутай суужсэн чинь хаач хачаасан за чи enjoy өнтер гэж мэгээ тий. Тий. Хоёр залуутай гоё ах шиг байна гэснээр шууд юм яг гоёж маа. Надад тэр нь ингээд нийлж байгаа ерөөсөө юужний тэтгэлээ баа юм шиг санагцсан. Угаасаа юуж ихтэй өөрөөсөө бас юм л та авчирдаггүй нэг сэдвтэй юм шиг. Яг жоохон тийм болсон. Яг тэр хоёр охин бол яг тэгсэн. Одоо нөгөө манай тэнгисийн хэрэг дээр нөгөө нэг ихэр совдын багийн чинь манан бүлэглэлгээд нэг хэсэг яваад байсан шүү дээ. Тэр шиг те яг нийлж байгаад яг тэгсэн тэгэнгүүтээ өөрснөө нэг зон төгнийхөө доор очингуудаа за тэр хоёр салуутай enjoy дод happy явах шиг байна гэж мэгээд нэгсэн юм. Тэр бас тэр их бас үер тунхаа айгуу сайн юм ярьсан тий. Тэ хамт сонгохгүй гэдэг амар эвгүй байдалд орсон ах шиг болсон. Тий. Зүг юм хүмүүстэй. Тий ар юм. Тэгсээ тэр хоёр дараа нь юм яриад тэр нэг хоёр сонин анзаарахгүй гэж явж байгаа тэр хоёр бас яг бинийгаа сонгоод Инферногоос одоо юу релиз болчих واخа да. Дунхоо Арын хоёр. Яг тэгэхэд бол уг донхоо юужинтэй дейтлин интер гэж бодож байгаа. Тэгээд дурн хотод эргээд арын нэр ярьчих шиг болсон. Тэгсэн бах те тэр Южин манч бас жоохон ус гэдгээс ихсэлгээд арай л байсан л та гэхгүй юу. Гэтэ нэрээ ил галын дэрэгдэх ярианууд нэрээ арай л гүнзгэрч өмнөх дугаарууд дээр ингэдэггүй байсан. Энэ нь бас нэг юм дугаар өөрчлөгдөх шал өөр зүг рүү хүмүүс ингээд эргэх тийм боломж гарцсан гингүүт бас нэг сонирхолтой болгоод байгаа юм шиг те. Яг энэ одоо ил галын дэрэгдэх яриан дээр бол тэгэл хамгийн кул байсан. Надад тэгэл аягүй таалагдсан. Тэгсэн сүүлд нь гэсэн Сиантай хоёулнаа үлдээд яг нэг сэдий үгнээ хэлээд тэр нь аягүй ер нь ойлгосон байсан шүү. Тийм гоё яасан. Тэгээд тэгсэн чинь манай нөгөө нэг крашлаад байгаа Жонсон маань 4 охинд шоколад өгсөн гэсэн чинь яаж байгаа юм бэ л гэж бодогдсон. Тэгснэ дараа нь шиян дээр очингуудаа ихтэй чи бол миний номер 1 сонголт гэдэг нь амар тэнэг санагцсан ёо. Тэгээд тэр зүгээр хариулахгүй байх сонголт бас байсан шүү дээ тий. Зүгээр ойлгох сонголт. Өөрөө амар дурандаа хариултаад арай жоохон багтсан л та. Тийм тэгэнгүүтээ шиян дээр очингуудаа чи стил миний номер 1 сонголт байгаа шүү. Гэхдээ яг хуу чамд ч гэсэн бас боломж олгох хэрэгтэй үсттэй гэж мэгж илүү дутуу юм ярьж мариад манай хүн бас жоохон эвгүйгээр байлаа шүү. За чи одоо цаашдаа хин хэнийг нийтэстэй гэж бодож байна. Би одоо нөгөө нэг UDT байгаа штэ манай гизэгтэй. Тэрийг Сианта нэг явж үзээд илүү гүнзгий ойлгосон. Энэ хоёр чинь зөвхөн Ice American-ууд дээр л болцсноос яг ингэж би энтэйгээ Paradise Center явж үзээгүй штэ. Тийм болохоор энэ хоёрт ягаад чи нэг гоё хөөрхөн боломжийг олгоё гэж бодож байна. Олгоосоо гэж бодож байна. Би айгу олгоё гэж бодож чинь чиг шиг өөрөөсөө олгох гэдэг штэ. Тийм тэгээд бус нь бол яста мэдхгүй шин ямар залуу ирэх юм шин ямар охин ирэх юм
Би ингээд ягаад чи энэ UDT-г Минсолоос харамлаад ах юм. Чи мисл жоохон дургүй юм уу те? Яг ч дургу биш ээ. Гэтэ UDT тохирохгүй юм. Манай UDT чинь эмзэг ингээд яг шиян шиг охин л тохирох байхгүй юу? Яг хөө анхны харцаар би бинийг за энэ ч бидэхгүй гэж бодсон байж болно. Гэхдээ шиян UDT хоёр айгүй хөөрхөн зөгцсөн гэж би бодоод байгаа. Тэё бас биш байхгүй яг үндэ. Тэё чи арай хитрхи өсчээд байгаа болохоор шиянд бол нэг тийм бөөр суурьтай тиймэрхүү хүн тохирно гэж боддог байгаа учраас. Надад бол мисл амар уухгүй байх шиг санагдсан. Өөр затаас ирээстэй. Гэхдээ би бас сонгоцондоо үнч байна энэ гэж шууд хэлдэг нэг тийм бас арай нэг өөр маягийн сонсох юм байна шүү дээ. Тийм Сэтгэл байлээ. нуугаад байхгүй шууд нээлттэйгээ хэлдэг. Тийм байлээ. Тэр нь бас айгу өрмөц санагдсан. Өөрийн гэсэн тийм характертай. Тий, өөрийнхөө бодолтой үнэнч байгаад хин нэг нь над дээр ирээсээ биш өөрөө ингээд алхам хийгээд бэлэн байгаа л гэсэн үг шүү дээ. Тэ тэр чинь. Ихэнх тэнд орж байгаа октод бол би хөөрхөн юм чинь тэргүү намайг сонгоно гэсэн бодолтой байхад Минсол болохоор бас яг тэгхгүй байгаа даа байхгүй юу? Тэр нь бас кул санагдсан шүү. Тийм байсан. Тий. Тийм байсан. Тэгэхэд Ари Мари нэг ч мэдэхгүй нэг голд биш болохоор ярмааргүй байна гэхгүй юу? За тэгээд ингээд эхний дугаарууд сонирхолтой байлаа. Дөрөвдүгээр дугаар ер нь явж хамгийн одоо нэг тийм К дугаар байсан юм шүү. Барыг те түлхүүр одоо ингээд бүх юмны учиг тайлагдах гэх юм уу эсвэл бүх юм өөрөөр эргэх тийм дугаар байсан юм байна. Өмнө нь би зөвхөн 2 дугаар дээрээс дүгнсэн байна. Уучлаарай намайг. Тэгээд тэгээ яг дуртаараа хിവэрэг байгаа зү. Юу ч үгүй яг хэтрүүлсэн юм байлээ. Нөгөө нэг хүмүүсийн сэтгэл мэтгэл нөө миний тэмдэглэл гээд бас бичдэг штэ. Тэр мэр чинь болохоор айгүй сүртэй бичээдсэн байхгүй штэ. Амар ингээд юугаа рейтингээ унгаалаа штэ. Бүх хүмүүс энэс төлөлөө мөлөө гэж хань. Яа одоо яац юм болтоо тэгээ бодоодсэн чинь зүгээр савлуурцсан юм биш. Яагаад бэ хүнтэй савлаад үтсэн. гэж боддог. Тэгээд тайгүйсэн. За зүгээр яг хоёр дадаа сонирхчихсэн штэ. Юу жинги чинь ер нь бол Жинсо Донхоо хоёр сонирхчихсэн. Тэгээ хоёулаа яг яах гэдэг нь ойлгоогүй тий. Мань хүн бол ер нь залуучуудыг өөрсдөө дурлах гэдэг юм хаа мөгөөч яа тий. Тэгвэл тий. Бүр ингээд арай хэтрүүлсэн тий. Тийм. Жохон хэтрүүлсэн хийцээ. Инээдтэй байж болно доо ч бүх юм санагдаж байна л да байнгын тийм хаа юм шиг. Нэг залуутай нас идүү инээж болдгоо юм тий. Тэр нэг тийм нөгөө трip хат матлаар надад тэр UDT-г амар доош нь хийгээд байгаа юм шиг санагдсан. Нөгөө чи хэдэн чихэд авсан юм өгснэ араас нь амар инээж нэг одоо яг юу гэсэн юм бэ тий. Авч болохгүй юм уу хөртөө таасан чихэр. Харин тэрэн дээр бас жоох ойлгоогүй шүү дээ. Яагаад инээс юм бод би л ганцаараа өхөөс яагаад бусд нь өгсөн болоо гэд нөгөө нэг жокер шиг жоохон тэ нэг өөрийнхөө жоохон шарахыг инээж нуудаг хүн болооч гэх айгу тэ. Тавгүй нөхцөл байдал болохоор энийг гэдэг тийм нөгөө self defense байхад та тий. Чадвар нөгөө нэг ганц биечүүдийн тамчаа айгу харгис шүү дээ тий. Үзэгч бид нар тий яг байна. Хүмүүс учраас шүмжлэхээс аргагүй байдал гарсан байна та тий. За би бол дараагийн юугаар болоод Жансо Хэжи хоёрыг нийлчээсэ гэж бодож байна. Хэж нь одоо уралж яваад яах вэ? Тэгтээ Жансо гэхгүй яг үнэ хэлэхэд. Яг тэгэхгүй л дээ. Ер нь надад ч бод ингэ 2 3 хүүхний сонголттой байхыг хүсэж байгаа шүү дээ. Яа нэг өмнөх одоо манай Dex Center шиг тий. Од баймир аа. Асиач гэсэн бас од баймир байгаа тий. Нэг 2 3 залуу. Тэр угаасаа хүссэн хүсээгүй өөрөө хичээхгүй байгаа байдлаараа л хөөрхөн од охин бэлээ. Тэр угаасаа тэр хичээх шаардлагагүй. Угаасаа л байгаа байдал нь хүн болгоныг татхаар хөөрхөн охин бэл. Үзэл санаа бүх юм болцсон ингээд нэг талжганаад элдв янз болоод байхгүй айгу тэжүүс. Жонсогийн сүүлд дараагийн сонголт одоо Шианта нэг болцсон, Хежинтэй нэг болцсон, Южинтэй болцдığım үгээ бодчихсон чи Южин хогийн юм хийцэн. Одоо тэгэхээр Жонсогийн дараагийн Paradise руу авч явах хүн Арин биш чинь Минсол байх бах гэж бодож байна. Яг Жион байж бас болно л доо. Тийм байж болно шүү дээ. Мэдгүй. Гэтэ Минсолыг сонгоод үзье дараагийн нэрш.
Гэтэ Жиан Тэгвэл бас хөөрхөн хөөрхөн уучлаарай би халтар малтар гэж хэлсэн бэлээ. Яг уу яриандаа халтсан бэлээ. Би өөрөө ч бор хүн аа. Гэтэ уучлж харилна уу намайг. За би тий Жион яг аягүй хэнийг хөөрхөн нийлээсэй гэж байсан. бодож байгаа. За Хээжин би Жонсон одоо хоёр. тийм Аха. тийм Хээжин Жонсон хоёр нийлээсээ, Аха. Сиан Тио хоёр нийлээсээ, Жинсо Минсол хоёр те UTT Аа. Минсол хоёр нийлээсээ гэж бодож байна. Ааха. Аа. Тэгээд Тэгэл л угаасаа үлдсэн хоёр нь Дунхуу ойлгомжтой шүү дээ. тийм Дунхуу юужи хоёр за Арина. яасан ч юм тий. Юу ч юм бол тий дараа шин залуутай сэргээд ирвэл бас айгу шоу сонирхолтой болох. Тэгээд атага хоолн хоороод бас гоё шүү дээ тий. Дунхоо чи Аранаас хөдлөхгүй хаа да. Тий. Тий. Тэгээд ингээд явчих болоод гэж найдаж байна. Аа. Тэгэнгүүт чин Тэр цаана миний нь хүсэл. аа Тэван хин Жион хоёр үлдчихэж байгаа тий. Тэгэнгүүт Тий. хөөхөө хөөхөө хосоод үүсгэл юм бэ. Яана юу ч ганцаараа үлдчихлээ ивэтэй. За Юу ч шин залуу ирэхээр бас өөрөө ч магадгүй. баруун сатаагүй инээсээр байгаа тэгээд болох байх үү. Энд Одоо чинь бас 21-нд амар дараагийн шин дугаар байгаа юм билээ шүү дээ тий. Одоо чи нэг сизон болгоноос нэг юм сурсан гэсэн. Тэгээ энэ сизнээс бид нар бүсгүүч сурыг та инээд тий. сурыг. Инээд юмгүй юу гэсэн чи инээхэд тий бас Тий. тал өгч ингээд эрэгтэй хүн дуртай байх юм гэдэг чинь. За юу ч шиг биш юм аа гэхэд Сиан хийж хоёр ч нөгөө Жонсуг ирэх үед инээдрээ өрсөлдөөр байгаа сонгогдсон шүү дээ. Гоё Тий шүү дээ инээгээ яг үнэ. сурчхад Тий. энэ надад хүн хал өгж байгаагаа мэдрүүлэх нэг алхам юм шүү дээ. Яг үнэ тий. Төрөөчийн дугаар дээрээс нөгөө Гуанхигийн араас гүгээд идэг байсан охин ч нэг юм тухаараа хардаг байсан шүү дээ. Тэр нь бас айгүй сонирхолтой байдаг байсан шүү. Тий аюу хөөрхөх тий. Тий. Түрүү дугаараас нөгөө нэг юуны а хар юу те Тэсэнэ. англи сурдаг тий англи сурдаг охин чи айгу гоё охин байсан шүү тий шуудхан хэлдэг Тий, өстой гоё юм байсан. айгу Бодол модлоо шууд хэлцдэг шууд тий. хэлдэг тэр нь бас амар гоё сургамжтай байсан. Тий. Гуанхиг тэгэл өстой эвгүй байдалд оруулаад өөрийн сонгуулсан да. Өө чи явал яв надад хамаагүй гэж хэлсэн чи Гуанхиг бүр амар сонир болцсон шүү дээ нийтдээ. Тий. Би Тэр яг болохгүй тэр байна. шиг энэ сизний бидний суралцуудад инээлт юм уу да. Хоёул гэхдээ яг дараа тэгж яагаад нэг сизон болгоноос сурах зүйл гээд нэг октодод зориулсан тийм жижигхэн тип гаргуул сонирхолтой юм байна бас тий. Өөр өөрснийхөө сурсан юмнуудыг бичиж хагаад. За тэгвэл тэгээд дараагийн сураагүй. дараагийн юугаараа уулзъя. За. За баяртай. Баяртай. Баяртай.